та дунгаас хошооныхаа талаар мэдээллийг бас үзчихтэй өгвөл. За манайх Баян Түмэн сумын дунгас салхи оршоо 2023 онд одоо үүсгэн байгуулагдаад одоо жил болж байна тийм. Жилийн хугацаанд бид нэр одоо малаас гарч байгаа түүхээ идээ эмэгтэйчүүд одоо малчин эмэгтэйчүүд малчин өрхөөд нийлээд одоо малаас гарч байгаа дайвар бүтээгдэхүүнтэй бүхэл зүйлийг бид нэр ашиглахыг зорж одоо чиглэлээр хошоо байгуулсан. За хошоо байгуулснаас хойш бид нэр одоо 17 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болсон байна. 17 нэр төрлийн бүтээгдэхүүнээ хамгийн сүүлд бид нэр одоо арьс шив одоо эдлэг те арьс сураа элдий арьсаа боловсруулах гэдэг чиглэлээр одоо хамгийн сүүлд орж ирж байгаа. Сүү цагаан эдээ махан бүтээгдэхүүн боловсруулж байгаа. За махан бүтээгдэхүүн гэхээр одоо аргалын урдаанд дутаж таасан борцтой мөн жеркийг бид нэр одоо орон нутгад өгөх хийж байгаа. Сүү цагаан эдээ өрөмжөө гэдэг бүх зүйлийг ашиглаж хийж байгаа. Ажлын байрыг бас гिचний ажлын байр бий болгож байна. Тэгээд одоо малын гардаг бүтээгдэхүүнээр бүтээгдэхүүн хийлгээд маш том онцлог болж байгаа шүү дээ. Одоо бид нэр үүсгэн байгуулснаас хойш сумандаа бас нэг жижиг баг одоо хэмжээний кофе шоп ажиллаж байгаа. Кофе шопороо дамжуулаад бид нар малаас гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд ашиглаад эцсийн бүтээгдэхүүн болж одоо амтлагаа тий цикл хөтөлбөрөөр ажиллагаа хийж явуулж байгаа. Энэний цаана болоод бид нар за цех 2 цех ажиллаж байгаа тий одоо гурлан бүтээгдэхүүн мөн махан бүтээгдэхүүний 2 цех ажиллаж байгаа. Кофе шопоо ингээ 3 одоо объект ажиллаж гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд 12 одоо ажилтан хүн одоо сумын иргэн одоо ажлын байраар хадгалаад ажиллаж байгаа. Одоо нэгдэж нийлж хамтарч болдог гэдгийг л одоо харуулахыг зорж байгаа.